За сайн байцгаана уу ирэх хүндэт үзэгчдээ Золоо шоу подкастын ээлж дугаар хүргэж өгөхөд бэлэн болж байна. Тэгээ өнөөдрийн зочин маань Улаанхүүгийн зоригт мөн бас Zorkis MMA клубын үүсгэн байгуулагч мөн бас MFC холбооны нарийн бичгийн дарга мөн бас анх SPS UFC тулаан тайлбарчаар бас танигдсан зоригт ах байгаа. Тэгээ бас танд саяхан алтан газар шагнуулсан бас баярын мэнд хүргэе. За баярлалаа. Бас ийм шоуд ярьслах урьж оролцуулж байгаад бас баярлалаа. Бас залуучуудын хийж байгаа юмд бас үзэл бодлоо илэрхийлье гэж бодоод өрөөд ирлээ бас. Би нөгөө интернетээс шоу гэж хайгаад золоос шоу гэж хайгаад байсан олддог. Тэгээ урд нөгөө ганц хүрээ дээр орцсон харчаад бас үзчихсэн байхгүй. За тэгээд сони юм энэ да. Өөтэй нэг ажил төрлөө хийгээд байгаа. Миний эхний асуулт бол надад амар сонирхолтой санагдсан. Та ингээд 2006 онд тавьцаа Америк 24 настайдаа одоо тэ барилгын саб контрактор хийгээд тэгээд $300,000 олсон гэж хэлж байсан. Тэрний тухай та боломжтой болоос яриад өгвөл. Гэхдээ тэр одоо энэ юу гэдэг юм бэ? Дидиш гэдэг компани байгаа шүү дээ. 5 антентай. Тэгээ тэрний суйрлуулалтын ажлыг Америкт анх хийжсэн. Тэгээд анх нөгөө компанид нь ажиллаад явж байгаад сүүлдээ нөгөө гэрээ аваад тэгээ компани small одоо жижиг дунд гэдэг лөө компани байгуулаад тэгээд тэндээ хүмүүсүүдийг салинжуулаад яг тэрийг суйрлуулдаг тийм ажил хийгээл. Тэгээд нийтдээ бараг чи хэдэн айлт бид нар чинь тийм 5 антны суйрлуулсан мөлий. Одоо марч бараг 4,000 айлт лөө. 4,000 айлт. Тэгээд нөгөө Америкийн нөгөө хаусуудаар яваад суйрлуулаад кабель одоо монголоор бол кабель сүлжээ татах гэдэг юм уу тийм кабелийн сүлжээ 5 антенны ингэж золгоол тийм ажил хийжсэн. Тэгээ нэг 2004 он гэх чинь тэр компани байгуулсан. Тэгээ бас монголчуудыг ажилд аваад явж исэн та. Тэгээд явандаа нэг гадаадуудыг ажилд аваад өргөжөөд ингээ явчихсан. Тэгээд тэр нэг тийм амжилтанд багхан ч гэсэн амжилтанд хүрж үзчихсэн тий тухайд. Та тэгээ компани хэдэн жил явуулаад тэгээд Америкт яг ингээд компани байгуулаад тэгээд яаж ийсэн аа Монгол руу буцъя гэсэн санаа яаж төрсөн юм? 2009 онд нөгөө юу чин дампуурцах Америкч өөрөө. Тий нөгөө нэг Lehman Brothers банк. Тэгээд дампуураад нөгөө тэр чи яагаад их амжилттай яваад гэсэн хэрэг нөгөө Буш гарч ирэнгүүтээ Америкч нэг кредит скор гэж юм байдаг аахгүй. Иргэн болгон үнэлгээтэй оноотой. Одоо манад бас яригадаад лээ. Тэгээ сайн оноотой одоо зээдийн түүх гэсэн үг юм байна л да. Кредит скор буюу. Тэгээ зээдийн түүх сайтай оноо ингээ өгөөд идэх юм лээ. Тэгээ зээдийн түүх сайтай улсуудад одоо энэ зээлэр энэ байшин машин одоо үд үдэх авахд болцоотой. Бусад хүнд бол ямарч болцоогүй учраас төрөөсийн байранд амьдардаг. Тэгээ Буш тухайн үед буруу шийдвэр гаргаад бүх иргэдтэй одоо зээлийн оноо хамаарахгүйгээр байр худалдаж авч болно гэдэг тийм шийдвэрт өргөцсөн чинь нөгөө хүн болгон байр аваад тэгэхээр хаусны одоо үн 2 дахин өсөд тэгэнгүүт нөгөө мөнгөтэй усууч чинь бүгд байшин бариад эхлэхгүй. Тэгээ Америкт хаанд байна хоосон газар л байвал тэгэл байшин бариад нөгөө төрөөсийн байранд амьдардаг усууч бүгд байшин аваад тэгээ тэр байшин авсан усууч гэртээ кабель тавиулах хэрэгтэй. 5 антенн тавиулах хэрэгтэй. Тэнгүүд бидний захиалах чи гэсэн. Ингэж нэг явсан хэсэг. Тэгээ явж байгаад нөгөө байшингийн үн чи одоо юу гэдэг $400,000 байсан байшин $800,000 гал байж байгаад 9 онд тэр чин бүр дээцэгтэй хөрөнгөтэй уналтанд орсон баг. Тэгээ байшингийн үн чин буцаад худалдан зогсоод нөгөө байшингийн үн буцаад 800 байсан байшин 400 болчихгоод дампуурлын өгцсөн байхгүй. Тэгээд Америкууд тэр чигээрээ дампуураад Америк ч өөрөө тэр байшин авсан улсуудаа өршөөсөн шүү дээ. Хүмүүс чинь байшингаа хаяал нүгэл би 2011 онд Америк 9 онд ирээд 11 онд буцаа очиход амар гоё хавснууд ингээд цонхын ингээд юугаар хаацсан нөгөө панераар хаацсан. Бүгд хаяа нүгэ гарцсан. Тийм дампуурлын байдалтай байсан. Тэгэхээр 9 онд бид тэр компани зогсоогоос аргагүй болоод ер нь Монгол буцъя. Ер нь хямрал яваад би ч одоо тухайд бас нэг хаус өдр авцсан. Өндөр авсан хаус ч зүгээр үнгүй шах болчихгоо тэгэл хаяхасаар аргагүй боллоо. Тэгээ буцсан. Тиймэрхүү түүх байна.
Тий. Тэр аймаг надад сонирхолтой санагдсан яг энэ төг. За тэгээд Монголд хурж ирээд тэгээд та бас тэр Андерсон Силва яг нэг хөлөө хугалж авах үед яг анхны UFC-г оруулж ирсэн гэж хэлсэн. Та бол таны юу холимог тулаантай холбоо юу н ямар төвхтэй яг яаж байгаа сонирхож эхэлсэн та? SBS телевиз л гэж одоо би боддог шүү дээ. SBS яг хөө хичээлдэг гэсэн л та. Тэгээ хичээллээд сонирхдаг. Тэгээ явчихлаа. SBS телевиз 2013 онд байгуулагдах болоод тухайд би энэ сансар кабелийн үүсдэг захирал байсан. Тэгээ тэрүүгээр нэг Univision гэж компани анх байгуулагдсан. Тэгээ сансар кабель Univision хоёрч хоорондоо өрсөлдөөд тухайн үед сансар кабель гэдэг нь илүү одоо том компани байсан байхгүй. Тэгээд одоо энэ Univision-ийн чинь ингээ шинэ технологи оруулж ирээд гурвалсан үйлчлэгийг аль ухрааж буцаадаг яадаг гэдэг гэл те. Тэгээ энэ үед нөгөө бид нар өрсөлдөх юм контент гэж хараад байсан байхгүй. Тэнгүүтээ нөгөө Английн Премьер Лиг гэж хөл өмгийг оруулж ирээд тэрийгэ зөвхөн одоо сансар кабелээр гаргана гэл ингээд дайрцсан. Тэгсэн чинь тэр Премьер Лиг чинь хуучин ингээд агсаан бүтцээр нэг тоглолт явуулдаг байсан бол нэг зэрэг ерөөсөө 4-5 тоглолт өгдөг. Тэгээ бид нар одоо нөгөө нэг сувгаар одоо юу гэдгийг ганц тоглолт гаргахаар чинь шаталттай шүү дээ. Тэгээ телевиз байгуулах нөгөө анх юу тавигдаад Премьер Лигээс олж тэгээ SBS спорт телевиз байгуулагдаад 4 зэрэг нэг дамжуулалтаар 4 тоглолт явуулъя, 4 сувг байгуулъя гэх тэгээ анх хүсчихсэн. Тэгээ 4 сувг байгуулсан чинь одоо гарах контент байхгүй болчихсон. Тэгээд нэг морины уралдаан, триатлон, бокс гэл те нэг хэдэн спорт бид нар ингэж авч байгаа. Тэгээ ерөөсөө энэ UFC-г авъя гэд бид нар ярилцж байгаад Цэрэн Бунцэг одоо их хурлын гишүүн Цэрэн Бунцэг ах дээр очиод энэ UFC-г бид нар орё та хөрөнгө оруулалт хийгээд энийг Монголын ард түмэнд залуучуудтай гаргаж өгөөч гэд. Тэгээ санхүүжилт аваад оруулж ирж ирсэн. Яг л нэг тийм төвхтэй те. Тэгээ би бол тэндээсээ яаж холбогдсон гэхээр анх ингээд боксын төрөө багш одоо миний боксын багш байдаг. Тэгээд манай холимог тулааны дамлан пүрэв зэрэг залуучуудыг би уриалаад энэ тайлбарыг хийгээд үзээч те. Ийм контент орж ирж байгаа гэд. Тэгээд тайлбарлуулсан шүү дээ. Хамгийн анхны тэр Андерсон Силва хөл хугардаг дээр чинь дамлан пүрэв төр утгаш оюун од 3 суусан байхгүй. Тэгэл тэр яваад боссон. Дараад нь тайлбарлах хүн олдохгүй байсан. Тэгэл онцгах Наранбац захирлаа зорки чи өөрөө яваа мэдгэр чи наатах өөрөө яв гэл тэгэл явцсан түүхтэй. Ингээл холбогдсон та ер нь л. Та одоо ер нь нийт хэдэн одоо тийм юуны холимог тулааны UFC тайлбарлсан тооцоо байна уу танд? Яста тоолоогүй байна. Замбраагүй хэлээд. Тэгэхээр анх тайлбарлаж байхад ер нь одооны тайлбарлалтаас ямар өөрчлөлт орсон мөн юу гэж бодож байна та? Анх чинь тэгээд сандраал телевизэн эфир мэхэрт гарч үзээгүй юм чинь. Сандраал нэг юм яриад явсан. Гэхдээ яг нэг урд нь Америкт очиод нэг сонирхоод эхэлсэн нэг тодорхой хэдэн хэллэгүүдийг мэдсэн байсан болохоор тэргүүрэл явж байгаа юм чинь. Одоо энэ ground pound эрүүхийн хамгаалалт юу гэдгийг энэ хэдэн хэллэгүүд маш их хэрэг болсон болоо те. Хүмүүс бас нэг тодорхой төрүүлээд ойлголттой байсан болохоор тэднийг хилээд ингээд тайлбар явуулсан явахаар хүмүүс төрцөн л. Тэгээ яванда өөрийнхөө жоохон чөлөөтэй байж чадсан болоо. Энэ тулааны бас нэг байнга үздэг байсан болохоор нэг өөрийнхөө дүгнэлт мөнгөлт хийгээ явчихаар тэдрээс бас нэг зарим нь оноод за ийм тулаа явагдаад байна. Одоо энэ ингээд зодтолтоод байна. Ийм суурьтай хүн ингээд байна. Ер нь ингээд зодоон чи ингээд бүх суурьтай усууд нь хичнээн одоо босоогоос ингээд боксдаг байлаа ч гэсэн бариад авахаар бүх суурьтай усууд нь даваа байна гэл те. Тухайн үед ингээд тулааныг манай монголчин ерөөхдөө нэг K1-аар төсөлдөг гэсэн. Кикбоксер. Кикбокс одоо босоогоос амар өшгөлж мөшгөлдөг тийм лаг гэж боддог гэсэн бол холимог тулааныг яг жинхэнэ утгаар нь ойлгуулж өгсөн л. Тэгээд тэр жүжигчсэн хөвтэй барилдаа нь юу юм өчл болтууд байна гэх те. Энэс л ерөнхийдөө тэгээд явсан тухайн үед бол бас түүхий байсан шүү дээ. Одоо бол бас тодорхой хэмжээр мэддэг болцсон гэж ойлгоод байгаа. Бас гайгүй тайлбарлаж байгаа юм уу? Тий. Тухайн үед бол тэгээд мэдхгүй ч гэсэн тэгээд шууд явахаас аргагүй ш лайв явж байгаа юм чинь. Тэгээд буруу зөрүү ярина, сандрна. Тэгээ одоо гайгүй болсон бас. Харин би бол зүгээр ингэ төсөөлөл анх нэг тэр юм мэдгүй юм чинь тэгэл за дээр нь гарчихлаа, за зогчглоо. Харин одоо бол чинь за юм Mount Guard дээр ингээ гарчихлаа. Одоо тэгээд одоо гурвалжин болт их чинь ингээ мэрэгжлийн үг оруулах юм бол тэгэл угаасаа үзэгчд бас хамт ингээ боловсроод явж байгаа. Тий. Хойд дээр нь стааш наатгаас чи эхэлсэн байхгүй.
Шууд нөгөө side control, full man, тэг full guard бүгдийг би яг детальчлаа явцсан. Тэднэрээр эхэлсэн чи яг онцсон. Тэгээ яг нөгөө өөрөө нэг хайхтар тулж исэн амар тулдаг хүн байгаа ш. Яг тэн дээр нөгөө нэг experience туршлага дутчих واخхой тий. Тэгэл яг нэг үзэгчтэйгээ хамт тэгэл өөрөө тэр сонирхлын дагуу бас холимог тулааны клуб одоо баг нээгээл тэгэл өөрөө дундаа орж бэлтгэл хийгээл ингээл явсараад хадаа дотоод явна. Тэгсээр гад бас нэг жоохон мэдхтэй болсон л та тий. Та бас ер нь бол MFC гэдэг би бас яг анхны MFC-г яг цирктээр очиж үзчихсэн. Тэгээ би бол амар баярлж ирсэн. Яг бол би өмнө яг миний амьдаар үзсэн тийм яг холимог дулааны шоунууд бол Шанхайд байсан. Шанхай ганц төлхөр дөлөө тулж байгаад би ганцаараа Монгол хүн очсон. Тэгэл за ингээ орилж ирсэн. Баахан хятадуудын дунд. Тэгээ цирктэй ингээл тэг чин бүр битүү байсан. Тэгэл ангуучийн тулаан бас юуны Казахстаны тулаан өөр олон үндэсний тулаан ч нэрсэн байгаа болохоор туваа тий олон улсын тамирчид болцоо тэгээд бүр үнэхээр амар гоё уур амьсгал байсан. Янз юм байсан. За би одоо MFC-ийг бас юу ярьж өгнө түүхийг. Юм чи ингээд хүмүүсүүд бодохдоо нэг амар л за энэ хүн өстө мундаг ингээд яачлаа гэж боддог. Юм айгу жирийн байдаг байхгүй. Энэ нь ингээд тохиолдлоор гэдэг юм уу. Ингэ чи нэг телевиз байгуулчлаа. Телевизээ дагаад нэг юм холимог тулааны контент юм чин дагаад хөгжүүлэхээс аргагүй клуб байгууллаа. Тэгээ нэг гадаад дотоод руу тамирчин явуулдаг нэг тийм менежер гээд анх эдгээр чин дандаа Монголын нөгөө нэг холимог тулааны хувьд анхдагч юмнууд болоод байгаа байхгүй. За яг нөгөө тэмцээн зохиолтын хувьд бол анхдагч биш. Тэгээд клубын дагуу энэ гадаад руу тамирчин явуулдаг чинь ч гэсэн тохиолдлих. Эндээс эхэлсэн дүүтэй баг. Юу болсон гэхээр MJL нэг холбоо гэж байгаа. Манай одоо энэ ууган холбоо. Тэр холбоон дээр бид нар мастер тулаанч reality show гэж одоо манай ган төмөр над санал тавиад бүтээр хийсэн байхгүй. Тэгээ мастер тулаанчдын reality show-ны ялагчдыг тухайн үед би сэтгэл хөөрөөд Америк авч явна гэлцсэн. Шууд нэвтрүүлгээр. За нэгэнт хилцсэн юм чинь тэрнийхээ ард гарахгүй болохгүй гээд. Тэгээ тухайн үед бид нар нэг нэлээд олон залуучуудыг визэнд оруулаад тэгээ тэндээсээ энэ Дагварчин Бац Сүмбэрл Нэргүү Утганбаатар хоёрын виз төрийн нөгөө тусгаалалтад ажилладаг болохоор гараад манай нөгөө яг шоуны үндсэн гарч одоо шинж хатах юм байдгийн одоо яа те. Одоо энэ ангуучин виз хүртэл гараагүй байхгүй. Бөөнөрө гарахгүй ингээд 10 залуу ороо гутраал гарч ирчихсэн. Тэгэл виз гарснууд нь бид нар 2017 онд Америк руу явсан. Тэгээ одоо энэ ган төмөр шоу зохион байгуулсан ган төмөрийг аваад тэгээд Нэргүү Утганбаатар Дагварчин Бац Сүмбэрл хоёртой бид дөрөв яваад. Тэгээд тэндээ бахан клубүүдтэй уулзч явж хагаад Америк тулдуулахар болоод одоо тэр чи анхны юм үзэж штэ басны гадаад руу гараад. Тэгээ ирчээд байжсэн чинь туваагаас бас таньдаг хүн залгаад. Энэ туваачууд Монголоос нэг тамирчин амар байна гинэ. Чи холбож өгөө. Чи одоо гадаад руу хүн гаргаад байгаа гэсэн гээд. Тэгээ туваалуу бид нар нэг тамирчин одоо энэ ган зөрөг гэдэг манай тамирчин байгаа. Манай мастер тулаан шоунаас гарсан. Ган зөргийг аваад бид нар туваалуу яваад очихгүй. Тэгсэн чинь туваагийнхан шууд телевизийн нөгөө Россия 2 гэдэг сууган нэрэнгүүтээ ярилцлага аваад идэх. Тэгээ одоо манай ингээд усад тавтаа морилтэй ингээд манай улсыг тоож ирсэнд баярлалаа гэдэргээл ингээ ярьж хахад би бас ярьцлагын үеэр яагаад ч юм цаанаасаа за ингээд ийм сайхан тэмцээнд өрж оролцуулж байгаа та бүхэнд баярлалаа. Тэгээд бид нар 2019 онд ингээд бас тэмцээн зохионоо. Танаа туваачуудыг өрж гинэ гэж аваачдаг. Тэр их ч зүгээр шууд нөгөө юугаар рэпер бол фристайл хосч байгаа байхгүй шууд цаанаасаа. Тэгээ бид нар тэмцээндээ орчоод нааша Монголд ирсэн. Нөгөө туваачууд чинь за өстой гоё байсан шүү. Эдгээр өстой баярлсан. Танаа тэмцээ хийзээвэл гэдэг. Тэнгүүтэл за тэмцээ хийхгүй болохгүй ерөөсө тэмцээ хийгээл. Тэгээ ажилд орсон нэг тэмцээ ямар ч лсэн зохиолоо нэг чиний үдсэн цэрэгт болсон тэмцээ. Тэгээ тэндээсээ ерөөсө олон улсын тэмцээ хийж болох юм байна. Энэ олон улсын тэмцээн гэдэг нь монголчин ингээд яг нэг хятад орос хоёрын дунд байгаа юм байна. Тэгэхээр нөгөө нэг хятад орос хоёроо төвшгөлээд энэ олон улсын тэмцээ бас нэг энэ спортыг сонирхож байгаа UFC шиг Монгол ийм брэнд гаргаж ирээд бас дэлхийд
гаргаж ирээ. Энэ тэгээд нөгөө гол зорилго нь дан ганц одоо зүгээр нэг тэмцээн хобби ирэх биш энэгээр мөнгө олъё гэсэн зорилготой. Тэгээд хүмүүс үчи ярьдаг ш нэг энэ нэг мөнгөний төлөө яваад байгаа баг юм. Би одоо энэ чи амьдралаа юу гэдгийг энэ спорт зориулаад энэ чиглэл рүү орж байгаа бол би мөнгө хийж амьдрахгүй бол тий болохгүй. Нэгдүгээр, хоёрдугаар одоо энэ UFC-г хараад байгаа чинь анх ерөөсөө дампуурж ирсэн компаниг Dana White гэж нөхөр худалдаж аваад Fertitta Brothers тамд хөрөнгө оруулалтаа Fertitta-гаас босгоод одоо сая тэр тухайн үедээ сая доллараар авч ирсэн компани одоо 4 тэрбумын үнэлгээтэй зарагдсан ч илүү тий. Тэгээд тэгсэн 2 жилийн өмнө жилүү 4 тэрбумаар юуны хөрөнгө оруулалтын сан худалдаж авсан. Тэр хөвмөө зараад ингээд тэгээд ингээ хүн болгон үздэг компани болцсон очих. Бид нар тэгдэггүй махад нэг тодорхой хэмжээнд бас амжилттай явдаг бизнес болгохыг гэсэн нэг цаад айдиа одоо тодорч гарч ирсэн. Одоо тэрийгээ би ер нь олоод харцсан ер нь тийшээ нэг чиглэл тавьчаад яваад байгаа байхгүй. Түүнээс одоо нэг болоод юу ячмаар байна л та нэг төрийн аль бачдаг ч юм уу уул уурхай бизнес одоо юу гэдгийг хийдэг ч юм уу одоо залуу байгаа дээр бас нэг урд нь чи түрүү асуусан шүү дээ бас нэг бизнес эрхэлж исэн гэж асуучсан би тэгээд тэр чиглэлээр яваад уулна ингээд үр хөвгтэй сайхан жаргалтай амьдруулмаар байдаг. Гэхдээ нөгөө нэг энэ салбар руу ч өөрөө орчихоор заавал нөгөө зорьсонтой хүрчүүл надад гоё яваад байгаа. Тий. Тэгээ ард чинь одоо бас итгэж найдаж байгаа маш олон усуд байна шүү дээ. Олон тэр бэлтгэсэн залуучууд байна. Сонирхож байгаа олон тулаан сонирхдаг залуучууд өчнөө гоё одоо юм ярьчихад би бас хаяад явчихвал онцгүй болчих гээд байгаа юм шиг тэгээд л байж ин та. Тэгээ ковидоор ингээд 2 жил бас ингээд нэг юмыг нэг пауз авдаг шүү дээ. Тий. Яг нэг цаанаасаа юм болохгүй ингээд зогсчихж байгаа шүү дээ. Энэ үед бас гол юм бодож जैन тий. Цаашаа гоё юм хийх үү? Болоод одоо гоё бизнес эрхлээд өөрөө сайхан болоод үр хөвгтэй жаргах уу? Юу гэдэг чинь олон юм бодлоо тий. Одоо юм бодоод тэгээд олон юм бодсон дараа одоо юу бодож байна? Одоо юм бодсны дараа. Гэхдээ тэгээ сая нөгөө алтан гац аваад ерөнхийлөгч чинь шагнаад одоо ингээ манай энэ шагналыг авах чинь манай энэ Даштава гэдэг одоо жуудагийн дасгалж өгчихсэн энэ найз маань уцтаад ерөнхийлөгч ингээ тодорхойлгоо болсон. Та нар ингээ нөгөө тамирчтай аваад өгөө тий. Тэгэхээр би нөгөө хэдэн тамирчтай гадаад руу явж амжилт гаргасан нөгөө хэдэн тамирчтай тодорхойлоод өгсөн. Үгүй зорки чи өөрөө аваа. Яагаад тэгэхээр эн чинь чиний хийсэн зүйл их байдаг байдаг. За тэгэхээр за юусэн тодорхойлоод өгчих тэгэл өгчлөө. Тэгсэн бас дараа нь тэр тодорхойлтын унсан чи бас хөрхөө юм хийцэн байлээ нэг 10 жилийн дотор тий. Тэгээд тамирчид жавлаа. Өөрсдөө бид нар багаараа ажилласан. Манай энэ холимог тулааны тамирчид бас чамгүй амжилт гаргасан. Цаашаа өшөө илүү амжилт гаргах хэрэгтэй гэдэг бас нэг хөөрхөн ташууруулж өгч байгаа. Түүнээс тэр чинь бол алтан гац одон гэдэг бол ер нь бол улсад 20-30 жил ажилласан хөдөлмөрөө өнлүүлээд гавьяаны амралтанд гарахтаа авдаг том одон бохгүй. Одоо бол бас зүгээр нэг залуучууд авдаг болчихжээ. Тий. Тэгэхээр бас нэг тодорхой хийсэн бүтээсэн юмтай усууд авдаг юм шагналыг би бол амьдаа ингээд нэрлэхэд авахгүй байсан байхгүй. Яг нь тамирчдууд мэдээж авч гавьяа байгуулсан усууд аваад цаашаа тэр чинь нөгөө нэг дахиад дэлхийн авраг өдр бол гавьяа тамирч өдр болно шүү дээ. Тэгээд сая яг ташуур боллоо. Би тэгээд бас за ер нь л бас ингээд төр засаг маань бас ингээд бидний хүндэж үзээд цаашаа илүү их юм бас шаардж байгаа учраас ер нь зорьсон зорилготой 100% чөлөөдөх хэрэгтэй. Тэгэхээр бол одоо ер нь сайн ажлууд хийх хэрэгтэй л гэж бодож байна. Надаа нэг амар таалагдсан зүйл гэвэл та бас Монгол руу 2019 онд нэг One Championship-ийн дид ерөнхийлөгчдөр Richard Ace Franklin-ыг авчирч исэн. Мөн бас Америкт байгаа Dragon House гэдэг MMA house-ыг Монголд авчирч исэн. Бас нэг олон улсын холбоо тогтоогоод байгаа. Тэр холбоосуудыг яаж үүсгэсэн? Чи одоо ингээд яг тэмцээнээр явбал Монгол хүний одоо нөгөө бас хөөрхөн Монгол зангарл холбоосыг авна шүү дээ. Зүгээр очиод уулзаа сайн байна уу гэд ингээд бодоод үзэлтэй тэнд нэг ингээд юм зохиогоод байгаа хүнтэй ингээд танилцах гэхээр хүнээр дамжихаар хэцүү. Тэгээ Монголоос ирсэн би тийм байна гэхээр хэцүү тий. Тэгээ ингээд нөгөө нэг Монгол зангаал харахгүй болохгүй байхгүй. Тэгэл очиж танилцаал за ингээ сайн байна уу би ингээ Монголоос ирсэн ийм хүн байна гэл ингэчэл орхичиж байгаа. Тэнгүүтээ хоолнд өрч нэг үзэж байгаа. Тэгээ хоолнд өрөөд тодорхой хэмжээр ингээ 2-3 хөсөл тавиад байгаа. Хоолнд нөгөөдөл чинь за нэг орё гэл хүн чинь бас нэг байнга шаардаад байгаа чинь зөвшөөрж байгаа шүү дээ. Тэгээ хоолнд оронгууд нь сайхан дайлаад тэнгүүтээ Монголд өрчиж байгаа.
За та Монгол төрөө дээр. Монгол би одоо нэг юм тэмцээн хийж байгаа гэдэг юм уу те. Та яриад үс энэ хэвээр гоё юм болж байгаа. Тэгээ манай энэ тамирчдын мундаг гал ингээл бүх зардал мардлыг чинь таагаал. Тэгэл аваад ирчих واخхой. Тэгээ авчрангуутаа ерөөсөө тэгэл эн чинь зүгээр нөгөө зочлонтгой байдлаа дээд зэрэгт нь үзүүлэнгүүт тэр хүмүүс чинь маш сайн одоо найзын холбогдолтой болж үсэж шít. Тэгэл сайхан сэтгэл төрүүлээд найз болоод тэгээд ингээд холбоос үсэж байгаа. Ерөөсөө Рич Франклин тэр Драгон Хаусын захирал бүгд ялгаа байхгүй. Тэгэхгүй бидний чинь тоохгүй шүү дээ. Нэг Монголоос нэгээд бидний нэг хөдөө одоо бид нар нэг хөдөөнөөс нэг хүн ирэхээр одоо юу гэдгийг байнга ингээд тантай уулзсан гэдэг бол баг нэг хүлээж авдаггүй шүү дээ. Дарга нар те том дарга одоо бизнесмэнүүд юу гэдгийг нэг нөхөр ирчээд тантай уулзсан юм ахаар авахгүй шүү дээ. Яг тийм л санагдаж байгаа шүү дээ. Тэр чинь тэгээд бид нар чинь залдиж байгаа байхгүй. За ингээд гэсээр гаал. Одоо бол тэгээ бүр өшөө ингээд бүр айгүй олон усуудтай ингээд контактлаад холбоос холбоотой болцсон тий. Тэр бол маш сайхан байна. Ягаад гэвэл ингээд зөвхөн монголчууд биш харин яг ингээд таны өмнө ярьжсэн шиг бас нэг геополитикийн асуудал байгаа. Одоо хятад руу жишээ нь Америкчууд очих сонирхолгүй байгаа. Тэгэнгүүт нь яг монголчин бол нэг тийм юу сарамаг neutral зон байгаа юм. Хятадууд нь үрээд ирчихнэ. Америкчууд нь ч гэсэн одоо үрээд ирэх сонирхолтой. Тэгээ Монгол яг вэ ингээд бас нэг гадагшаа гарцаал хайгаад гэсэн болчлоо. Одоо тэгээд гадагшаа бид нар дайггүй гарч байгаа. Бас тамирчид ингээ гадаад руу яваад. За манай одоо энэ Батгэр дэдэр чинь бол одоо хүмүүсүүд бас сайн нэг жоохон буруу ойлголт авсан. Би нөгөө нэг сошиал болон телевизээр харагдаад байгаа болохоор намайг л одоо юм хийгээд ингэж ойлгодог. Яг үүндээ бас энэ чинь олон жил зүтгээд явцсан одоо энэ наран тунгалаг авиат тэргээл те одоо энэ нэмжээлийнхэн эдний бас хийсэн юм зөндөө олон жилийн ажлууд байгаа. Тэгээ би нөгөө харагдаад ахаар жишээ нь Батгэр нөгөө Америк руу UFC-д гарахаар энэ Зорких гаргацсан гэж ойлгодог. Энэ бол шал ондоо шугамар явцсан. Би бол яг нөгөө нэг Батгэрлийг UFC эдэрт ингээд тултан гутан за миний дөөста мундаг байлаа үзүүлээд өгмөг гэдэг ингээд тайлбар мэлбэр дээр юм ярьчихаар би ингээд уцтаж ийм зөвлөгөө өгсөн гээл те. Тэгвэл үзэгч чинь буруугаар болгоо энэ Зорки ахын гаргаж байгаа тамирч чинь гээл те. Тэгвэл манай энэ сая юунд ч буруу ойлголт гарсан шүү дээ. Элбэг дээр ерөнхийлөгч нэг Батгэрлийн ялтан дээр тайлбар хийгээд тэрэн дээр аваач наран тунгалаг Зорки хоёр гаргаж байгаа гэтэргээд ингээд нэг жоохон юм ярьсан юм уу? Жоохон буруу ойлголттой ярьсан чинь нөгөөдөл чинь надлаа уурлаа. Та одоо амбицлаад одоо өөрийгөө бүх юм ингэж ярьлаа марлаа. Гүйгүүд. Би тэрэн дээр чинь нэг ч өгдөг гураагүй те. Тэгээд асуудал үйл надлаа шууд ярьчихъя гал эдэр чинь бас нэг тухайд жоохон тийм болсон. Тэгээ эн чинь бас нэг ойлголтыг зөв өгч явахгүй бол бид нар чи одоо ингээд Монголд мэрэгжлийн одоо менежер гэдэг хүн байхгүй жаад тэрийг одоо би нэг явж байгаа нэг олж хийж байгаа байхгүй. Тэгээ тэрнийхээ дагуу Зорки MMA гэдээ бүр нэрээ тавьж хагаад энийг чинь би одоо юу гэдгийг нэг Улаанбаатар хангарт клуб гэдэг нэр өгч болно шүү дээ ерөнхий нэр. Тэргээ болоод бүр Зорки MMA гэдэг бүр хүн бүр ингэж олон толгой ярихааргүй бол тэгэхгүй бол би бараг нэг тийм нэр тавьчихсан бол одоо хүмүүсүүд надтаас хэрэлж өгөх юм бэл. Тэгээ бүр ингээд өөрийнхөө нэрийг тавьж байгаа. За Зоригт MMA гэсэн л үг шүү дээ. Тэгээ эндээс өөрсдийнхөө яг тамирчдыг бэлдээд тийч Америкт очиж юм уу гадаад руу очиж One Championship руу дэлхийн холбоотой очиж гэрээ хийгээд ингээд явдаг энэ гадаад байгаа системийг л энд л хийгээд байгаа хөөе. Тэгээ одоо энийг нөгөө хүмүүсүүд ойлгох болоогүй. Би одоо анхных нь тэгэл энэ чиглэл рүү ороод дараачийн залуучууд гаруул ойлгоно. Гарахгүй бол ингээ ойлгохгүй хөрөө яваад. Тэгээ чи одоо Монголын тулааны ганцаараа ингээд эзэрхийлэх гэлээ те бараг ингээл юм болгон дээр чи гараад ингээд энэ ш. Би зүгээр ажилласаа хийгээд байгаа байхгүй. Яг нөгөө хувийн юм аа л хийгээд байгаа байхгүй. Сошиалаар өөрийнхөө тамирчдын бүх сурчлагыг хийж гин. Тэр чинь яг нөгөө Зорки юм гэхэр хувийн юм болчих ш. Цаагаараа Монгол улс гэж гарч байгаа ч гэсэн нөгөө гадаад байдаг систем чи яг тэр ш. Одоо Jackson Wink гингүүтээ манай Монгол тамирч зүсэл тэнтэл байж байгаа хэвээр. Тэгсэн мөртлөө тэд нар чинь монголчуудыг сурчлаад байж штэ адилхан. Яг тэрнтэй адилхан юм хийгээд байгаа. Тэгээ нөгөө өөрсдөө залуучуудыг телевиз яриад байгаа гаргаад. Тэгээд манай нөгөө бусад тамирчид маань одоо гомддог юм шиг. Энэ зөвхөн одоо энэ өөрийнхөө юмыг сурчлаад бүхэл бүтэн Монгол улсыг хариуцж ухааны юм ярьдаг. Тэгэхээр чинь нөгөө нэг одоо нөгөө мэрэгжлийн гэдэг юмыг л ойлгох хэрэгтэй. Энэ нөгөө нэг сонирхчийн спорт биш. Мэрэгжлийн спорт бол өөрийн гэсэн баг хамт олон дасгалжуулагч менежер одоо юу гэдэг бүх юмтай байж гадагшаа гарна. Эсвэл ганцаараа өөрөө явах гэж байгаа бол явж болно тий.
Түүнээс би одоо бүгдийн даагаад энэ миний нуруунд дээр монголчууд бүгд дээр байгаа юм биш. Энэ Зорки ММА-тэй чи хамтарч ажиллая. Гэрээ хийгээвэл би гэрээ хийгээд чамайг тулталж зорчлоод гадагшгаа холбоос үлбээсээ чи хийгээд яж чаднаа л гэсэн утгатай. Тэгээ тэрийг бас юу н ялгаж салах хэрэгтэй. Одоо урлаг болон ялангуяа энэ UFC чинь бас юуны entertainment салбарт орж байгаа. Тэгээд нэг тамирчны ард чинь тэнцээ чин юу менежер гэж хүн байгаа. Тэгээ менежерээс нь гадна бас одоо гэрээ контракттай юу Jackson Wink шиг тийм байгууллагууд байгаа. Нэг хүний ард бараг 10-аас 20 хүн ажиллаж байгаа штэ. Дэмжээд. Тэрийг бас манайхан бас ойлгоосай. Мэргэжлийн түвшин профешнл түүнээс одоо жишээ урлагийн салбарт бас адилхан одоо рэпер байх юм бол тэр рэпер нөрийн гэсэн юутай менежертэй байдаг. Менежертэй гэрээ тэр менежер нь янз бүрийн сурталчилгаа ч юм уу хамтран ажиллах байгууллага спонсорд олж өгөхөд тусалдаг давхар юуны тэр production label нь бас ажиллагаанд ингээ орсон олон хүмүүс ингээ ажилтдаг. Түүнээс бол 90-ад оны үед ч гэсэн одоо манай зарим ах эгч нар намайг ингээд орчуулагч болгоод дагуулаа явдаг гэсэн. Би өөрөө пост үссэн. Тэгэл пошин нэг үйлдвэрүүд дээр чи ингээл очиод ингээл бараа авч ингээл би очиод тэгэл ингээл ингээ яриад байдаг. Нэг тийм юмнаас одоо арай мэрэгжлийн түвшин рүү орж байгаа. Тий. За би одоо энэ юг бас ингээд тулаан сонирхож байгаа улсууд үзэгч болон тамирчидтай ойлголт өгөхгүй болохгүй. Манайхан одоо ингээд нэг холбог тулаанаар нэг 2 жил хичээллээд нэг айтайхан болон гутаал гадаад руу гарна. Би болцсон, би алаад өгнө гэл. Тэгээ нэг урагшаа хашаа жоохон газар явчаад Монголдоо нэг ганц нэг зотлолчоод одоо дэлхийн одоо UFC-д очиж алаад өгнө гэж боддсон юм шиг. Энэ UFC гэдэг чинь ерөөсөө өөрөө дэлхийн одоо шилдэг тамирчдыг өөр дөрөө авдаг. Тэгээ өөрийн тогтсон системтэй яаж хаанаас ямар тамирч авах вэ гэдгээ ерөөсөө мэддэг. Тодорхойлцсон системтэй байхгүй. Тэгэхээр энэ шээ бол одоо юу гэдэг нэг тамирч нь Монголоос одоо MJL-ийн аваргын бүс авчаал шууд тийш очиод тултна гэсэн ойлголт бол байхгүй. Энэ дээр бол эхний ээлжинд одоо энэ share dog topology гэж одоо энэ тэмцээний бүртгэл байгаа шүү дээ. Хит хожиж яасан мэрэгжлийн тулаанч вэ гэдэг нь бүртгэж авдаг. Тэгээ ямар тулаанд орсон, ямар чансаатай үнэтэй тулж исэн гэдгийг бүртгэж авдаг юм сайт байгаа. Тэгэхээр Монголоос MJL 1, MFC 2 ч хоёулаа энэ сайтууд бүртгэлтэй. За гадны одоо энэ бүртгэлтэй энэ тулаануудад бас оролцох хэрэгтэй. Тулаанд оролцвол эндээ нэг доотлол нь 5 ялгадаг. Доотлол нь. Ялгалтал чинь доотлол нь 1 л байх хэрэгтэй. 2 мөр байх юм бол хэцүү болчихдог. Тэгээ сүүлийнхээ ерөөсөө 4 тулаанд нь дараалаад ялцсан ч юм уу. За ийм үзүүлэлт байгуулад дээрэс нь ялахтаа ер нь бас нэг дэлхийн чансааны бас нэг айтайхан хүнийг ялцсан байх юм бол цаашгаа одоо тэр UFC нь вэ нүү, One Championship нь вэ нүү, Bellator нь вэ нүү, LFA те ийшээ гаргахад ирэхэд асуудалгүй. Би зүгээр чөлөөтэй ярьж одоо бид нар чинь нөгөө Америкт очиод лицензийг авчдаг байхгүй юу? Менежерийн лиценз гэдэг Калифорни мужаас авчдаг юм. Тэрийг нь авцсан ингээд би тэрийг ингээд зуучлж өгөх Монголоос одоо албан ёсны хэрэгтэй нэг хүн байна. За ингэж бид нар явна. Түүнээс одоо ингээд тамирчид одоо болсон болоогүй тулаанд орцсон те ингээд урагшаа хашаа яваад тэгээ бөөн хожигдсон. Тэгээ share dog дээр ямарч бүртгэлгүй нөгөө тэмцээнүүд орцсон. Тэгээ аха би одоо Америк руу гармаар байна. Та ингээд намайг зурчлаад өг гэд ийм залуучууд их байна. Ямар шанс байхгүй. Тэгэхээр ерөөсөө энийг л ойлгох хэрэгтэй. Тэрний төлөө л явах хэрэгтэй. Үнэхээр энэ тулааны одоо мэрэгжлийн тамирчин болоод дэлхийд гарч байгаа бол чи доотлол нь 5 ялцсан байх хэрэгтэй шүү. Тэгээ дээрэс нь сүүлийн тулаануудад амжилттай ялцсан байх хэрэгтэй. Энийг бас энэ мессежийг өгөхгүй бол бас манайхан ерөөсөө ойлгохгүй явах шиг юм. Зөөр тэнд бараг нэг бүс авчвал бараг тэгэл бараг дээшээ гарчин нохооны болгоод. Тэгээ манай одоо энэ юуны MJL 1 холбооны бүсний тулаануудыг би ер нь анханасаа жоохон шүүмжтэй хандж ирсэн. Нэг сорил гэж нэг юм болоод тэгээд нэг 2 тамирчин шалгараад шууд хоорондоо үзэнгүүтээ аврахын төлөө үзчихдэг. Тэгээ одоо бол өөрчлөгдөж байгаа болоо гэж бодож байна. Ранг тогтоод дор хаяж нэг топ 10 буюу 10 хүн дотроос шалгараад 1-2-т явж байгаанууд нь авдаг байгаасаа тий. Бас бүхлөтэн Монгол улс байна та. Тэгэхгүй баг ингээд нэг цөөхөн хэдэн хоорондоо ингээд баг мэрэгжлийн мэддэхгүй, соригч нь мэддэхгүй улсууд баг ингээд хоорондоо үзэж хагаад аврагын бүсийг шалгаруулдаг ийм байж болохгүй байхгүй.
Тэгээ одоо бол бас нэлээд гайгүй болж ирж байна. Тэгээ улам цаашаа хөгжөөсөө бас MJL нэгийнхэнд бас амжилт би бас хүсэж байгаа. Улам сайжраад ингээд бас яваасаа л гэж боддөг юм тий. Манай нэг юу вэ? Амаатны дүү бас нэг тэмцээнд яваад мөхийн жилүү жуудаа горж илүү. Тэгээд жингийн категорид нь жилүү хүн байхгүй тэгээд жишээл алт авч ирсэн зураг авгуулж ирсэн жишээ байсан. Тэр чинь жоохон юу үнцнийг угаад байгаа байхгүй юу? Одоо нэг жинээс шалтгаалаад одоо орцох хүн байхгүй бол тэгэл ганц хүн туллаад тэгэл авраг ихээр чинь бас тий тийм нэг асуудал байгаа юм шиг байна бас. Тэгээ одоо бас нөгөө цаг үеийн л бахалта тухайн үе чинь энэ 13 оноос хойш ингээд харж яхад нөгөө холбог дулаанаар хичээлэг залуучууд нь цөөхөн клубүүд нь цөөхөн. Тэгээ нэг Шандас наран тоглох аюутын Шандас MMA Ширэн Бэйли тэгээд нэг цөөхөн хэдэн клубээс цагдаагийн тусгаа тий. Нэг цөөхөн хэдэн клубын залуучууд хоорондоо үздэг байсан болохоор аргагүй нэг тиймэрхүү байсан. Тэгээ одоо бас нэг олон клубүүд гаруудаа гарч ирсэн. Гаруудаахан ч нэлээд эрчтэй орж иж ш. Тэгээд сая нэг 112 гэж нэг клуб нэгдсэн. Манай тэр төвшөө гэдэг нэг дүү байгуулсан. Айгуу. Тэгээ ингээд энэ тент бас айгүй өмөөсөр айгүй их клубуд байгуулагдлаа. Тэгээ эдгээр ингээд ковид дуусаад гоё хичээллээд бас нэг залуу байж байгаа ш. Нэг Зорки MMA гэдэг шиг нэг нөхөр. Өөрийнхөө яг ингээд залуучуудыг бэлдээ гаргах гал. Тэр нөхдүүд чинь ингээд залуучуудаа бэлдээд ингээд MJL рүү оруулаад ингээд багууд хоорондоо өрсөлдөд ирэх юм бол айгүй гоё өрсөлдөөн гарах байхгүй. Сая нэг хэсэг чинь нөгөө гаруудаахан сая гарч ирээд ширэнгийнхнийг бас жоохон ингээд эхэллээ шүү дээ. Одоо тэнгуү ширэнгийнхэн чинь тусдаа мазаалаа гэдэг давлан бүрвчэнд юу байгуулсан бас ингээд эдгэр чинь хоорондоо өрсөлдөд эхэлж байгаа байхгүй. Тэнгүүд нөгөө тамирчид чинь одоо бэлтгэлэн сайжраад өрсөлдөөн сайжрангууд жинхэнэ одоо нөгөө MJL-ийн авраг болох асууч ингээд тэгээд тэр шанц доожаагаал одоо тэндээс бас наран дуулгын шавнууд ороод ирнэ. Тэгээ одоо энэ 112 дээр нэг хэдэн хүүхдүүд бас тэр Батбаяр дээр хийгээд байгаа ингээд бас сайжраад тэгэл гаруудаа гэдэг энэ эдрийн хооронд нэлээд өрсөлдөөн болох болов уу гэж бодож ш тий. Тэгээ би энийг яг ингэж хөгжөөд MJL дотор ингээд Монгол улсын авраг гэдэг нэг гоё чанартай аврагууд төрөөд тэгээ манай энэ MFC ч яг нөгөө олон улсын гэдэг утгаараа явах гээд би одоо энийг хүмүүсүүд ингээд намайг бүр ойлгохгүй. Зорки чи одоо ингээд MFC гэдэг MJL-тэй өрсөлдөөл баг MJL-ийн дээр харах гэдэг юм уу ч шиг балаа юм яриад. Энэ ерөөсө дээр дор орох биш. Миний зорж байгаа юм чинь юун тэр MJL нэг юм те би бүр UFC-тэй өрсөлдөхөд MFC гэж зохиосон явж байгаа чинь. Тэгээд би бүр ойлгохгүй болгонгууд нь одоо нэг сард Америкт би MFC хийх гэж байгаа. Энд чинь олон улсын UFC-тэй өрсөлдөх гэж гарч байгаа тэмцээн юм аа. Тэгээ хүмүүсүүд наваг чадахгүй гэж басчиж магадгүй. Юун UFC яриад байгаа гэдэг. UFC чи анх тэгвэл би сая түүхийг ярьсан шүү дээ. Тий. Хөнгөө жохон юмнаас ихсэн. Одоо Америкт очиод би эхний MFC-гээ хийгээд тэрүүгээр одоо Монголд би MFC хийхэд бүхий өргөө одоо энэ цирк 2000 хүнтэй үзээд ахтал плэнээс олж байгаа орлого нь өсрөөл нэг 20 хэдэн сая төгрөг гэдэг шин. Тэмцээндээ зарцуулж байгаа мөнгөнд доотл нь 30 тэгэл 50 гээл явчихдаг. Тэгээд хаанаас яаж ашиг юм? Манай үзэгч чинь одоо боловсрч ойлгох болоогүй те 100000 төгрөг төлөөл үзэх гээд байдаг. Тэг чи 100000 төгрөг төлөө үзэхэд л 10 сая төгрөг. Наад тэмцээний чинь өөрөө зардал нь шагналын санал өөрөө доотл нь 20 сая байж байгаа шүү дээ. Тэгэхээр манай үзэгчд бол ойлгодог байхгүй. Тэгэхээр энэ чинь өөрөө бид нар зохиож байгаа бид нар чинь өөрөө ашиг хийж л явахгүй бол нэг буйны байгууллага байгаа ш. Одоо нэг хэдэн тамирчдыг зодтолтуулаад өөрөө хармаанаасаа мөнгө өгч идэг нэг тийм. Тэгээ татаас байхгүй. Юу ч байхгүй тийм гэж байхгүй ш. Тэгэхээр энэ чинь цааш нь одоо тэр ашиг яагаад хийж болоод энэ компаниуд амжилтаа яваад хүн үзүүлээд байна гэдэг чинь UFC-ийн түүх биш. Ашиг хийгээд байгаа учраас дэлхийн бүх шилдэгүүд нь очиод хүмүүсүүд нь баяжаад зохиож байгаа улсууд нь баяжаад дээрэс нь спорт нь хөгжөөд байгаа байхгүй. Тэгэхээр MFC-г би Америкт авч чинь Америкт нэг билет $50 гэдэг. 2000 үзэхэд $100,000 шүү дээ. Зүгээр тэнд бол 2000 хүн бол зүгээр нормал нэг зааланд 2000 хүн бол. Тэгээ манай монголчууд одоо анх удаа ийм сонсоод шоконд орж байгаа. Тэгээд би чинь тэнд 11 жил амьдарсан. Өөрөө бизнес эрхэлж ирсэн. Америкийн ногоон карт авцсан тийм ямар ч асуудал байхгүй. Бүх юм лиценз бүх юм мэдж байгаа даа. Тэгээ энийг би өөр хилээд байгаа. Тэгээд нөгөө хүмүүс одоо сүултээ ойлгож эхлэх болов. Тэгэхгүй бол одоо тэгэл өрсөлдөөд байна гэж ойлгоол ингээл. Чи ямар ч өрсөлдөөн байхгүй ш. Хүний ямар идж байгаа хоолыг булаацалтаад ах Монголд ямар юу ч байхгүй юм чи. Орлоготой
цөм хийдэг юм орлоготой бизнес байсан бол хамаалах тий. Дандаа шатлалтай юм байна. Харин ч одоо би энэ MFC хийсэн манай энэ Монголын энэ тулааныхан баярлж явах хэрэгтэй. За давхар нэг юм гараад ирсэнд баярлалаа. Бас манай тамирчид бас нэг тэмцэн бас нэгээр нэглээд үзэгчд үзэх юмтай боллоо гэдэг баярлж явах хэрэгтэй. Тэгвэл одоо энэ нэг нөхөр л одоо бидний дээр гарах гад үзээд байна гал балаа ямаарай л. Тэгээ бид нар чи хоорондоо хайр тугтаг гэдэг одоо нэг гайг бас ойлголж байгаа болов гэж бодож шүү дээ. За тэгээ бас энэ яг таны ярьж байгаа юмыг бас сонсож байгаа хүмүүс бас ингээд ойлгоорой. Ягаад гэвэл одоо жишээл гадаадаас ингээд тамирчин ирлээ үзэгчд бол амар сонирхолтой байгаа үнцэнтэйгээ. Ягаад гэвэл зөвхөн монголчууд биш гадаад тамирчтай ингээд монгол тамирчид ингээд тоглоход тэр тамирчдыг гадаад тамирчдыг ин авчрах ёстой. Ингээд зочд буудал байгаа. Тэгээ бас тэд нар чин тэ эн чинь бас ажил штэ. Цалин авах ёстой. Энэ бүх зардлуудыг яваад үзэх юм бол тэгэл тэгэлгүй. Тэгэл гуйлгуугаал явж штэ. Жаштуудлуудаас тий бизнесмэнүүдээс гуйлгуугаал ингээд ч туслаачаад хэмжээч буудалтаа байлгаач гаднаас ингэсэн гэдэг. Тэгэл онгоцны плед гэх чинь тэд нар чи явж өгнө штэ. Тэгэл гадаадуудыг авчрахаар айл болох нөгөө Эйро Монголо зөнгөлөгөө нисгээл тий ингээл хятадуудын нэг ирээнээр машинтайгаа ороод ир. Тэгээ тэндээс чинь баг юугаар татчихъя гэл богоноор татчих итэр гэл. Айл болох нөгөө нэг юугаар нүцэх гээд байгаа. Тэнгүүд болж өгдөг. Тэгэл онгоцоор авчирна бөө мөнгө зардлагаар. Тэгээ энэ нөгөө нэг артлын галтгооны ажлыг одоо бид нар ингээд залуучуудад ялангуяа одоо чиний шоуг бол одоо айл болох энэ спортыг үнэх сайн таньж ойлгоогүй скол дөнгөж эхэлж байгаа залуучууд үзэж байгаа болов. Тэгээ эдгэрт анханаас нь бас нэг ярихтаа нэг ойлголтыг нөхцөн дээрх. Гэхдээ манайх зүгээр нэг ингээд одоо бүх юм бэлэнчилсэн нэг фэйсбүүкээр өчнөө зардал гаргаад нэг шоу хийж хат очоод нэг за нэг 10,000 20,000 50,000 плед аваад үзчихээ оронд фэйсбүүкээр шууд лайв байна уу гэл ингээл хусгаад байдаг. Тэгээ бидний чинь хөдөлмөр будаа болчихвч. Тэгээд тэргээ дагаад энэ спорт чинь цаашаа хөгжихгүй те. Ийм болчиход байна. Тэгээ энийг хөгжүүлэхэд маш олон жилийн юу шаардлагатай юм бэ? Манай Монгол ус баяжаад тэгээд ингээд нэг шоу болохоор нөгөө плед нь олддггүй хүмүүсүүд мөнгөтэй улсууд нь очиод үзчихдэг. Ийм болоод эхлэх юм бол тэгээд телевизээр гардггүй те. Ийм болоод эхлэх юм бол магадгүй хөгжиж магадгүй. Гэхдээ одоо ч нэг тэмцээнгүүт нэг нөхөр очиод утсаараа лайв хийгээд бид нар чинь зөв бөө юм болж хийж хат чинь л. Тэнгүүт утсаар явж байгаа лайвыг ба штэ. 18,000 үзчихвэл яах вэ? Тэ 18К үзээд нөгөө тэмцээн дээр ингээд тал нь байхгүй байгаа байхгүй. Нөгөө үзэгч юм байна. Их чинь мань мэт гонсоо штэ эдгэрнээрээс тэ. Манай залуучууд гээл. Дотроо тийм бодож байгаа шигсэн цаагаараа бол манай энэ одоо үзэгчдийн энэ шоу яг энэ тултлаа хөгжөөгүй учраас юм байгаа гэдгийг нь ойлгоол. Тэгэл ингээд хүлээлцтэй явж л байгаас аргагүй тий. Тэг үзэгчд манаас юу ямар нэгэн үзүүлбэрээс мөнгө төлөөд сураад дэмжих хандлага бэлэнчилсэн сэтгэлгээтэй арай бага байгаасаа гэж би өсөж байгаа. Тий. Хөдөлмөрийг үнэлээрээ. Тэг ялангуяа чинь нэг өөрсдөнд зориулж контент хийгээд байгаа тэрийг үнэлээ сурчихгүй юм л да. Зүгээр л энэ гоё MFC-ст гоё болж байна гэл комент өгдөг. Муулаад үзээд байдаг ш гоё тэр муулах хэрэгтэй байхгүй. Энэ өстө ямар тэнэг булгаач байгаал ингээл те. Би барга өөрөө зодтолтод алах юм байна гэл залуучч ингээл комент өгөл. Яг үзчихлээ. Дуртай болчихлоо тий. Тэгээ тодорхой хэмжээнд очиод ирэхээр наад бол ч мөнгө төлж үздэг болно. Одоохондоо бол яг нөгөө дөнгөж энэ соёл чинь нэг ингээд нэг фэйсбүүкийн соёл гэж юм явж шít. Лайваар юм үзчихлээ хэл болоо гэсэн тий. Та тэгэд 1 сарын тэмцээнд хэр олон монгол тамирчид оролцох уу? Нөгөө талаас гадаад тамирчин хэр оролцох уу? Нийт 10 тулаан болно. Одоо сая бүх тулаан молоно тохирцсон тий. 10 тулаан болно. 5 аматур буюу сонирхчийн тулаан, 10 мэрэгжлийн тулаан болох юм. Тэрнээс 5 Монгол тамирчин авч байгаа. 10 Монгол байх чинь гадаад хэцүү шүү дээ. Олон улсын тэмцээн хийж. Яг 5 одоо гайгүй залуучуудыг авч байгаа. Тэгээд Нандин Эрдэнэийг аврагын бүсээ хамгаалаач гэдэг зүйлийг би ярьсан байгаа тийм. Тэгэхээр Нандин Эрдэнэ нөгөө Отгонбаатартай тулаад аврагын бүстэй болсон шүү дээ. Тэгэхээр энэ бүсээ хамгаална. Тэгээд энд одоо Отгонбаатар өөрөө очиж тулдах юм уу хүмүүсээ мэдэхгүй байна. Бас санал тавиад үзнэ. Хэрвээ үгүй хэм бол дараачийн одоо гадаад хүнтэй
аваргын бүсээ хамгаалсан чансаа өндөр байгаа тийм Америкт очиод. За мөн ангуучиг бас одоо урьдсан байгаа. Тулдаас. Урлаг хүлээж авсан уу? Авсан. Хөөдөл одоо тэр чинь бас бидний чинь түүхэн асуудал шүү дээ. Монгол улсаас монголчууд гадаад руу тамирчтай явуулаад гадаад тэмцээнд ингээл зургатаар хараад баярлаад идэх гэсэн. Одоо монголчууд тэмцээнээ гадаад руу явуулчаад гадаадуудыг үзэх гэдэг шүү дээ. Шал эсрэг зүйл байгаа шүү дээ. Шал ондоо эн чинь түүхэн асуудал واخхой. Эзээ байтлаа монголчууд нэг аль бие усны мэрэгжлийн тулаан гадаад зохиогоол ингээл эн чинь бас ингээл монгол улсыг сурчлах واخхой. Тэгээд эн чинь Чингис одоо нөгөө Чингис хаан л галээдэг. Чи одоо ингээд Монгол гэдэг нэрийг чинь баг Чингис хаан гэдэг нэр чинь илүү явж байгаа. Тэр Монгол гэдэг нэрийг чинь бид нар сурчламаар шүү. Тэгээ явандаа чинь UFC шиг бас босоод ирэх чинь болов хинч мэдэхгүй шүү дээ. American Dream гэж ярьдаг байхгүй. Бүр энэ Dota-с эхэлдэг. Бид нар амжилттай бол магадгүй 1-2 жилийн дараа пут гээл гарч ирээд 10,000 хүнтэй SJ-ыг дүүргэж чадхал юм бол тэнцээ $7 сая шүү дээ. Орлого нь. Тэгэд бол тэнд одоо 2,000-ыг бол бид нар дүүргэх гээд эхэлж шүү. Тэрийг дараагийн шатнд 5,000, 8,000, 10,000, магадгүй 20,000. Америкийн аль хотод тэмцээд нээх вэ? Сан Франциско. Сан Францискод хэр олон монголчууд амьдардаг? Тэргүй нэг 10,000 монголчууд байгаа. 10,000. Оо за. Тойрочтой би area тий. 10,000 монголчууд байгаа. Тэр 10,000 монголчуудаас бид нэг тэмцээн ихэд Монгол тамирчид очиод тэр аваар тулдахаар нэг 100-аас 200 хүн баталгаатай ирдэг байхгүй. Тэгэхээр бид нар бас Монгол ивентэ зохиож байгаа. Одоо бас энэ подкастыг үзэж байгаа монголчууд маань бол бид нар бас Монгол гэдэг үнсэрхэг одоо үзэл маань энэ дээр л гарч ирэх хэрэгтэй болов тий. Монголоос ингээд бид нар зориглоод Монгол ивентээр хийлээ. Манай тэнд амьдарч байгаа залуучууд ингээд очиод бас одоо тэр нөгөө VIP судал буюу тэр торны хажуутлын судалд дээр 400 судал байдаг байхгүй. Тэрний ядаж нэг 200-ыг монголчууд $150 аваад суучих болов гэж боддог. Бусд нь гадаадууд бол автоматар өөрсдөө ингээд аваад үзэж. Энэ Америкч өөрсдөө нэг entertainment хайгаад байдаг байхгүй. Тэгээд энэ хүн зодтолдох чинь ийм тэмцээн гээл тэгээ Монгол зонгол гэх тэр хүч тэтэр чинь шинэ гоё шоу болох чинь аливаач үзье гээл тэ. Тэгээд тэр нэг 2,000 3,000 гүний заал бол зүгээр хөнгөн зүгээр Америкуудаар дүүчин. Тэгэхээр манай монголчууд маань нэг тэр VIP суудлаас нэг бидний тооцоолоор нэг 200-ын дүүргээд тэгээд тэр зааланд нэг 1000-ад монгол суулчаад шал ондоо болох шээ. Тэгээ бусд нь Америкууд юу гэдэг нь тий. Тэгээ манай энэ тэмцээч одоо Америк, Мексик, Бразил, Орос гэсэн ийм 4 орны тамирчид оролцохоор одоо яригдж байгаа тий. Маш гоё юм болж байна. Тий, Америкт нь ингээд хийж ийн гэдэг чинь гоё. Бас амар гоё сэтгэсэн байна. Тэгээ гадаадд ингээд Монгол шоу нөр ивент нөр очиж яг тань хэлсэн шиг бас амар сонирхолтой. Түүхэн арга хэмжээл болж байгаа юм байна. Тэгээд тэрийг зохион байгуулсан дараа нь ямар шинэ боломжууд гарах уу? Шинэ санаанууд тий. Тэгэл эхнийхээ шоу амжилттай хийчих юм бол хийн л дээ угаасаа. Тэгэл за ямар ч лсэн тэгээд залуу хүн байна. Алдаж оноод хийгээл үзье. Тэгээ хийчээ дараагийнх нь шатлал бол орно. Чи ингээд ганц шоу хийх гэж яваагүй шүү дээ. Ингээд төлөвлөгөөнд бол 3,000 хүний зааланд бид нар хийж байгаа. 1,000 монголчуудаа илээ тэр бэриагийн бүх монголчууд ингээд дуудаад ивентээ хийчихье. Дараагийн ээлжинд бид нар 5,000 хүний зааллууд харна. Энд чинь дандаа нөгөө хүнээр заална. Тэгээ зардал нь арай өндөр болно, орлого нь арай өндөр болно. Энэ амжилттай болоод дараагийн 8,000 хүний дүүргий 10,000, 16,000 хүний дүүргий. UFC-гийн заал чинь ерөнхийдөө 20 дотор багтдаг. 18,000 хүн гэл тэ. Тэгээ нэг Bellator шиг ганц ивент. Bellator ивент чинь өөрөө тэр B-area жилдээ ерөөсө 2 удаа болдог байхгүй. 6 сард 1 удаа гэсэн. Тэгэхээр бид нар MFC-г 18,000 хүнтэй зааланд 1 удаа хийдэг болгочмоор ш жилдээ. Тэр чинь өөрөө gate income нь өөрөө л $5 сая багтдаг байхгүй. Тэгэхээр нэг ийм шоу болгочмоор байна. Энэ ерөөсө боломжтой. Бид нар яах вэ гэхээр эхэндээ ингээд олон улсын тэмцээн явж байгаад одоо UFC, Bellator, энэ One Championship энэ холбоод тулж байгаа. Одоо бас нэг зодгоо тайлж байгаа ч юм уу. Эсвэл нэг ингээд бас нэрд гарцсан мөртлөө олон ялагдaltaй болцсон тий. Орж гаргаад энэ олон холбоодуудаар яваад байдаг хүмүүсүүдийн таньдаг болцсон.
Одоо жишээ нь саяны Антони Петис гэл хурц UFC-г аваргаас одоо Professional Fighter League-д очсон ялагдаад хасагдж байгаа байхгүй. Ийм нөхдүүд чинь ингээд хасагдаж явсараад тэмцээнгүй болчдөг. Тэнгүүд одоо мань мэчин тэрийг аваад толдуулж болно. За өөртөө чинь гэрээ танд $30,000 өгье те. Нөгөө чинь магадгүй заа гээл гэрээ шүү дээ. Тэр магадгүй нэг үе сая доллар хийжсэн бол одоо ирээдүйг нь унаад $20,000 дээр ч тулдчих болно шүү. Тэгэхэд бид нар нөгөө 18,000 хүнтэй ивэнтэ зохиохдоо тэр хүнтэй гэрээ хийгээд яг нөгөө гол постер дээр тавьчих жоохгүй. Антони Петис хүн болгон мэд. MFC-ийн оргил тулаанд Антони Петис Нанди Эрдэнэтэй үзнэ гал ингээ гаргачлаа гэж бодъё л. Тий. Тэнгүүд хүмүүс ч гайхах ш тэр бэрэд байгаа нөгөө Америк хүчин. Ваа Антони Петис үсэх юм байна. Энийг авч үзье гэл. Ингээд нөгөө нэг 18,000 хүнтэй заалчин пик дүр эхлэн тавьчих. Тэгэхээр ийм боломж бол аль үшээ хартсан байгаад байгаа. Тэгэхээр л одоо тийшээ л одоо морио ингэж хазаарлал тийшээ хүлгэнж болоо татах гэдэг. Монголоос бол тэгвэл шууд дамжуулалтаар үзэх юм байна те. Монголоос pay-per-view гэдэг төлөөл. Гэхдээ бараг тэгээд тухайн үедээ яах нь pay-per-view гэснээс зүгээр одоо нөгөө хаавсан тэнд анхныхаа амиг хийж нэг энд мөнгө төрөхтэй гаргаад байгаа ш. Юу л ячмаар л та. Шууд л SBS-ээр ч юм уу дамжуулчих болоо гэж бодож байна. Амар гоё. Тэгээ давхар ясүгэр нэг контент бүтээж байгаа үүдээс харангуут нь давхар тэр одоо нэг баримт кино маягийн ч юм уу нэг 30 минутын бас яг тамчид Монгол хэмжээ бэлтгэлгээ бэлдээ явж байгаа Америкийн бас тохоос нэг бэлтгэл хийж байгаа ч юм уу тийм контентууд давхар их юм бол бас гоё болох юм байна. Нэмээд. Тий. Юу гэдгийг тэнд нэг бас after show бас хиймэр л байгаа юм л та. Одоо энэ UB comedy гэтэж би бас танаа нөгөө мататаас уулзмаар байна. Хэрвээ тэрэд одоо бас нэг визний асуудал өдр байхгүй байгаад юм бол нэг сар тулах тэмцээн дээр те хамтраад очиод оройн тэр чинь бас энэ тэнтэс нэг мянгад монголчууд цугларна шүү дээ. Нөхдүүд чинь энэ тэндээс цугласан монголчууд чинь нэг шоу өсөд шүү дээ. Орой ингээд зодооно үсчихэд Монгол шоу. Mongolian after party болох хэрэгтэй байхгүй. Тэнгүүт л одоо эндээс би бас нэг ганц нэг дуучин өдөртөө явах санаа байна. Тэнгүүтээ бас нэг comedy party авчих хэрэгтэй байхгүй. Тэнгүүтээ нэг нэгдсэн нэг after party пун тэнгүүтээ нэг 400-аас 1000 монгол нэлээд том хэмжээгээр шоу хийчих юм бол тэр чинь айгүй гоё. За тэгвэл юу би манай батата уулзуулъя. Тэгээд тэр талаараа ер нь дэмжихийг бас бодъё. Угаасаа тэр чинь ингээд энэ тэндээс ингээд Лос Анжелес, Денвер, тэгээд Сакраменто, Сиэтл, Лос Анжелес гэх тэгээ би ариад байгаа нэг 10,000 хүнээс чинчнээ хүн ирэх үү. Тэгээд тэр нөгөө нэг комедигийн одоо хин хоёр ирж байна ч гэдэг юм уу те. MFC-тэй ингээд after party-г ингээд хамт хийхээр ирж байна гэдэг юм чин өөрөө одоо энэ залуучуудын та нарын одоо энэ хийгээд байгаа юм чи өөрөө амар манай энэ холимог тулаанс илүү нөгөө нэрд гарцсан. Тэгэхээр нөгөө after party чинь бид нар хийх юм бол нөгөө мянга чин баг тэрэндээ оролцох гэж эренгүүтээ баг зодооно үсчихэд оройн тэрэндээ оролцох. Тий. За одоо ингээд ер нь битээр подкастууд усаад одоо бизнес ярьлаа гэхгүй юу. За одоо нэг подкаст шүү одоо сүүлдээ нэг ийм юм болчих. Тэгэхээр амар халуухан шоу болох юм байна. Манай монголчууд бас энэ ивентийг боломжтой болоод шеэрлээрээ таваас Монгол бол ер нь 30,000 холимог тулаанд сонирхож байгаа залуучууд байгаа гэж хэлсэн. Тий. Пошт одоо жишээ нь би өөрөө пошт өссөн болохоор яг тэнд бас юу болж байгааг ингээд ажигладаг. Тэгээд Fame MMA гэдэг нэг ТV шоу зохион байгуулагдсан. Өөрөөр хэлбэл Пошин арай нэг тийм одоо алтартай одоо сошиал медиад идэвхтэй хүмүүсийг ингээд хооронд нь ингээд тулдуулдаг амар маш амжилттай явсан байгаа. Тэгээ бас саяхан чин нөгөө ютубер Jake Paul, Logan Paul, Floyd Mayweather бас ингээд тийм спортын энтертейнментийн хоорондоо ингээд тулаан хийж байгаа. Би бас нэг бас амар том юм болж байгаа. Тэгвэл хүмүүст өмнө одоо UFC-г сонирхож байгаа хүмүүс шинэ хүмүүс нэрийг мэдэрч эхэлсэн. Анхаарч эхэлсэн юм байдаг юм байна шүү гэд. Танд бас нэг иймэрхүү төрлийн юм хий гэсэн санаа байгаа юм болов уу гэж асуусан. Тий, одоо тиймэрхүү юм бодож л явсан. Одоо энэ төрлийн усуудыг үзүүлээд скол энэ ялангуяа нэг бас нэг жүжигчдээ тэрийг хооронд нь зодтолдуулаа те. Бас нэг тийм хичээлд гарууд байдаг байхгүй.
янз бүр бас нэг кино мэнэн тоглолдог. Тэгээ эдгэр чинь бас нэг хичээлчээд бас нэг хоорондоо үзмөр байна гэсэн юмнууд бас мэрсэр яа. Тэгээ MFC-гэр бас нэг тийм модель охиныг нэг одоо нэг фитнес модель охиныг нэг жүжигч охинтой зодтолдуулах гал бас бэлдэж байсан л та. Тэгэл корона гараад эн чинь ингээд зогсоод 2 жил болчлоо. Ер нь тэгээд нэг тиймэрхүү юм бодоод цаанаа бол байж л байгаа. Тэгээ манай Монгол дахь шоу маань хизээ амжилттай болох вэ гэхээр манайх одоо нэг эдийн засаг бүр сэргээд Сауди Араб шиг болчвол манайх алах гэдэг байгаа. Тэгээ нэг хэсэг манайх тийм болсон юм байл шүү дээ. Энэ оюун толгойн гэрээ эдэр байгуулах гад энэ үед чинь манайхан ч баг хүн болгон уул уурхаа лицензтэй баг хүн болгон жип унтсан те. Манай энэ доллар молор ч өөрхий зөвлөл 1100 төгрөг мөрөг байсан. Манайхан монголчууд бүгдээрээ мөнгөтэй бүгдээрээ хаус өссөн амар өссөн байл шүү дээ. Тэгээд дампуурцсан л байлаа л те. Тэгээ нэг манай нэг уул уурхаа муурхаа сэргээд ч юм уу Монгол болсон гэдэг нэг амар мөнгөтэй энэ Сауди Араб шиг орн болчих юм бол манад энэ entertainment business гэж юм амар хөгжих гээд байгаа юм. Тэгээ тухайн үед ч гэсэн одоо энэ кино мануу хийгээл шоу муу зохиох чинь компаниуд зүгээр мөнгийг ингээд нэг спонсоророо зүгээр л цацчихсан амар мөнгөтэй байсан те. Тэгээ плед мэлэд ч гэсэн ерөөсөө асуудалгүй борлогддог. Ийм байсан юм байлээ. Тэгэхээр одоо нөгөө эдийн засаг сайн хөгжиж манад энэ шоу бизнес явах гээд байгаа байхгүй. Эдийн засаг хөгжихгүй бол манайх чи одоо нэг юм гутралын синдром гэж юм та. Хүн юм хийхээр л муулаад байдаг те. Хүмүүс чи мөнгөгүй шүү дээ. Одоо enjoy хийх юм байхгүй. Энд ямар тэнэг булгаач байгаад ингээл муулаад. Тэгээ нэг Facebook-оор яваал те. Тэгэхээр одоо яг энэ үе цаг дээр бол бид нар ямар шоу хийсэн тэгсгээл амиа барайл нэг ингэсгээл арга цагаал явж байна. Тэгээ одоо нэг Монгол улс маань бас одоо хизээ нэг бас ингээ айтайхан болов ойрын одоо энэ хэдэн жилүүдэд бас нэг тэр байдлаа буцаад очих нүг харъя л та. Урд нь чинь 2-3 нам чи хоорондоо алцаад яагаад идэг гэсэн гэл яриад идэг. Хамаг төслүүдээ унгаагаар гадны хөрөнгө оруулагчтай хөөж явуулаад одоо бас нэг нам дээр бүх эрх мэдлэн төлөрцсөн. Эдгээр хоорондоо алцахгүй бол баг хийж болно шүү дээ, тий. Тэгэхээр бас энийг харах хэрэгтэй. Тэгээ хэрвээ чадахгүй бол дараачих нь одоо залуучууд гарч ирээд ингээ хийх хэрэгтэй л та. Тэгэхгүй бол манай энэ улс төрчин өөрөө аваачаад хоорондоо нэг бүлэглэлийн зөрчилдөөн ч гэлөө тийм болоод хоорондоо алцаад бие биенийхээ эцсийн ууснаа булхаагаа дэлгэцгээгээд бүгдийн шоронд хийгээ тэгээд гадаадын мөнгө оруулж ирчихсэн гарууд нь бүгд Монголоос цухтаад одоо манайх чинь ингээд алтан дээр суусан гуйлагчд гэдэг чинь болчиход байна шүү дээ. Бөөн эрдэнэстэй тий. Баян ус байх гэдэг тэгсэн мөртлөө ингээд бөөн үр зээлтэй ард иргэд нь хоорондоо алцсан нэг юм л юм болчиход шүү дээ. Тэгэхээр энийг нэг зэгцлээд гой болоод ирэх юм бол бидний хийгээд байгаа юм ч гэсэн гой амжилттай явна шүү дээ. Тэгээ одоо ингээд том бизнесмэнүүд одоо бизнесийн амжилттай бол бидний бизнесийг чинь бас дэмжиж Монголынхаа энэ нэрийг одоо өргөж байгаа залуучуудыг дэмжнэ гэх усуд олон гарч ирэх гээд байгаа юм. Тэгэхээр нөгөө эдийн засаг муу болон 30 дахиад хүний амьдрал муу нөгөө биднийг тусалдаг усууд муу болчдөг. Одоо урлагийнхан таанд ч гэсэн яг тийм л байгаа шүү дээ. Нэг иймэрхүү л байдалтай. Өнөөдөр яриаг өндөрлөе даа. Тэгээ. За танд сайхан Ниногоо ярьсанд маш их баярлалаа. Тэгээд таны хийж байгаа үйлчлэн өндрөөс өндөр амжилт хүсье. За баярлалаа. Тэгээд энэ одоо подкаст дурж оролцуулсанд баярлалаа. Бас залуучуудаа ихийг бүтээж байгаа одоо залуучууд тав охин одоо эн чин энэ холимог тулааны спортыг ингэж сурчилдаг ийм юм ч айгүй хоор байгаад байгаа ш. Тэгэхээр бас энэгээр залуучуудад одоо бас дамжуулж мессежээ хүргэлээ. Бас энийг сайн ойлгоорой. Буруу зүрх ярьсан бол бас авахын аваад хаяхын хаяараа гэж залуучуудаас үсэе. Тэгээд та бүгдэнд амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа.